үзвэл энэ төгөл барих. Энэ асуудлыг бол олон жил ярьж байгаа. Өнөөдөр хэрэгжүүллээ. Сайхан байна. Ер нь бол энэ модыг бид нар олон талын ач холбогдолтой бас тарьж байгаа гэж бодож байгаа. Тэр манай эмээчи багтаа бас юм тарих их дуртай байдаг гэсэн. Энэ уурд ингээд нэг төмс болчаад тийм ээ төмсөө ургуулаад идээ. Тэг өөрөө өөрхий надаас дандаа асууад байсан. Миний энд ер нь мод тариуд урах болов гэд. Мод тарих их дуртай, юм тарих их дуртай юм байсан. Тэгээд бас нэг бурхны орондоо явсан эмээ бас манай тэгээд одоо манай томоо тийм ээ. Тэр олон хүмүүстэй зориулж бас буян үүдэж байгаа шүү. Тэгээд энийгээ тэгээд бүхэн тэгээд байгаа хугацаанд сайхан ургуулад бусдаа ажиллагаасаа хийгээд сайхан ойжуулаад ингээ явах юм. Яг юм бол маншаахан төгөл болгоо хаа тэгээд 5 жилийн дараа тэгээд ой шугуун дотрол тэгээд ямаага боож байсан юм шүү дээ. Тэгээд 5 жилийн дараа ой шугуун болчих гэнэ одоо адуу мал хөр мал чи нөмрөлчин хүн захшаа чи нөмрөлчин тэгээд олон талын ач холбогдолтой. Тэгээд нэг мод төрөл нэг насны буюу хоёр мод төрөл хоёр насны буюу ингээд олон насны буянга бүгдээрээ хийжлээ тэгээд тэр бурхны орондоо байгаа хүмүүстэй бас сайхан буян үлдчихлээ гэж бодож байна. Ер нь бол нэг том лам авчаад ном уншил төвдөр ном уншуулад нэг 100 барьсны дороод нэг мод тарьчих чи тэрнээс илүү буян болдог гэж байна шүү дээ. Тэгэхээр мод тарьна гэдэг дагуу их буян. Тийм учраас эдлээ өнөөдрийн энэ том ажлыг бас хэрэгжүүлээд амжилттай дуусгалаа. Бүгдэнд нь баярлалаа. Сайхан байна. Сайхан ажил том ажиллаад гараа. За бүгдэнд нь сайн сайхан хэрэгсэн. За. Шүлээ яг. Одоо